Говьлтай аймаг ерөнхий боловсролын 4 сургуультай. Тус аймгийн 3 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид прокурорын байгууллагын үйл ажиллагаа албаны өрөөтэй танилцж, прокурорын албаны талаар мэдээлэлтэй болсон юм а. Манай прокурорын байгууллагын зорилго одоо чиг үүрэг байж байгаа. Прокурорын байгууллага Монгол улсын нутаг дэвсгэрт эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, нэг бүр хангуулах, хэрэгжүүлэх мөрдөн байж байгаа ял илрүүлэх ажиллагаанд бол хяналттай байх. Шүүх хуралдаанд бол төрийн нэрийн өмнөөс оролцдог ийм чиг үүрэгтэй байгууллага байж байгаа. Хүүхэд залууст прокурорын байгууллагын үйл ажиллагааг танилцуулах, мэдээлэл хүргэх, тэдний сонирхсан асуултад хариулт өгөх энэхүү арга хэмжээг Говьлтай аймгийн прокурорын газраас жилдээ нэг удаа тогтмол зохион байгуулж хэвшжээ. Ер нь одоо та нар одоо ингээд ахлах ингээд төгсөөд одоо оюутан болох ч юм уус нэгдүгээр прокурор болохын тулд эрх зүйч байх хэрэгтэй. За эрх зүйч байхын тулд одоо та бүхэн яг одоо эрсдэлтийн шалгалт өгч байгаа. Тэгээ нийгэм судлал гэдэг хичээлээр бол за дээрээс монгол хэл, гадаад хэл гэсэн хосолсон юм байдлаар бол суралцж эрх зүйч гэдэг мэргэжлийг бол та бүхэн эзэмших хэрэгтэй байгаа. Хуульчийн шалгалт гэж өгнө шүү дээ. Хуульчийн болох ингэ зөвшөөрөл гэрчлэгээ авах мэргэжлийн шалгалт өгнө. Тэр шалгалтын дээр тэнцэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах гэрчлэгээ авсан байх хэрэгтэй. Тэгээд прокурорын байгууллагад 2 жилийн туслах ажилтна. Эсвэл тэр гэрчлэгээ авснаас хойш ч юм уу хуулийн байгууллагад, бусад байгууллагад 3 жил үйл ажиллагаа явуулсан байх ёстой л гэсэн шалгуурыг бол тавьж байгаа. Улсын ерөнхий прокурор бол прокурорыг томилдог. За энд одоо прокурор томилсон хүн байх ямар шалгуурыг хангасан байх ёстой. Энэ хүн прокурор болохын тулд өмнө шүүхээр яаж шийдэгчээсэн юм бэ? Би хүн хэрвээ прокурор болох хүнийг одоо хувийн байдлын ч юм уу, шал шийтгэлийн байдал, дээрээс мэрэгжил боловсролын ингээд судалж байж прокурор энэ хүн прокурорын ялганд яг тэнцэх хүн мөн үү биш үү гэдэг ингээд судалж байж прокурор болдог гэж. Өнөөдөр прокуророос маш их зүйлийг мэдэж авлаа. Прокурорын газар маань ямар үйл ажиллагаа явуулдаг, прокурор хүн яг ямар байх ёстой, юу хийдэг талаар маш их мэдээллийг авч чадсан. Тэгээд би өөрөө эрх зүйч мэргэжлэр сурах гэж байгаа учраас надад маш их хувь нэмэр оруулсан гэж бодож байна. Прокурор хүн бол хамгийн түрүүнд маш шудраг байх хэрэгтэй юм байна. Тэгээд хуулийг бол зээлэн сахих хэрэгтэй гэж ойлголоо. Тэгээд мөн маш их хатуу жилтэй, үнэн шудраг, тийм хатуу хүн байх юм шиг санагдлаа. Хийдэг ажил нь бол ганцхан ширээний ард суугаад юм уншаад суух биш юм байна. Маш их зүйлийг хийдэм байна. Яг цагдаагийн байгууллагатайгаа хамтарч ажиллаад хэргийн газар дээр очдог, бүх зүйлийг судалдаг, бүхий л цаг үед нь хамт байдаг тийм хүн юм байна. Маш их зүйлийг хийдэг хүн юм байна гэж ойлгож авсан. Би бол прокурорын байгууллагын туршлага судалгуудаас анх удаага энд ирлээ. Тэгээд прокуроруудыг бол нэг сайн нэг тийм нэг хүн загнадаг дарангуул гэх маягаар ойлгодог байсан. Гэтэл яг ингээд тулаад бол бүгд их нээлттэй тийм хүмүүс байна. Тэгээд ажил үүргийн тухайд бол прокурорын ажил бол нэлээд хүнд. Тэгсэн мөртлөө тэр зэрэг их нэр хүндтэй юм шиг санагдсан. Прокурор нь тухайн хүн буруутанч байсан, зөвч байсан. Тухайн хүнийг бүр ихнээс нь эрх үүргийн баримтайлж эрхийн зөрчүүлэх багтал дээр анхаарч ажилладаг хүн шиг санагдсан. Ер нь бол хүнд ямар соёлын мэдлэгийг юудгүй гэдгийг ойлгосон. За тэгээд ерөөдөө Говьлтай аймгийн прокурорын газартаа ахлах ангийн сурагчид цаг зав гаргаад иймэрхүү гоё мэдээлэл өгсөн тавханд маш их баярлалаа гэж хэлмээр. Сурагчид гэмт хэрэг зөрчил ямар ялгаатай болох, альва гэмт хэрэг зөрчлийг хэрхэн шийдвэрлэдэг, прокурорын хяналт хэрхэн явагддаг талаар мэдэж авсан юм а.